За юу яцгаан арилж аач та. Өнөөдөр би та нарт зах зээл дээр 100% ажилдаг, ерөөсөө алддаггүй, байнгын типээ зогтдог тийм стратегийг танилцуулах болно. За эхлээд бол this Fibonacci circle буюу Fibonacci-гийн тойргийг аваад эндээс энэ хооронд энэ ловоос энэ лов хүртэл татаад за ингээд энэ сүүлийн ханшны тойргийг олчж байгаа юм. За эндээс би араас нь Ганы боксоо татаад дахиж нэг юм хайрцаг гаргаж ирээд за ингэж энийг энтэй тааруулна. За тэгээд нэмээд илиото гаргаж ирээд 1 2 3 ягаад 5 дээр ингэж вэ? За яг. Тэгээд араас нь ABCD паттерн гаргаж ирээд 1 2 3 4 3 4. За. Одоо ханшаа таамаглаа. Ханш энэ хайрцагнаас энэ хайрцаг руу шилжсэн. Энэ хайрцагнаас энэ хайрцаг руу шилжсэн. Одоо энэ хайрцагнаас зүү тоглон харах юм бол ийм байдалтай явж байна. Тэрэш явна. Энэ бол баталгаатай 100%. За миний стратеги ингээ харах юм бол амар сүртэй гоё харагдаж байгаас хэцүү. Тэгэх тусмаа хүмүүсийн анхаарал татна. Хэцүү байх тусмаа хүмүүс энийг сургууль хэцүү юм чинь сайн ажилдаг гэж бодно. За энэ хүртэл ярьсан бүх зүйл худлаа байлаа. Нэгт би илиот ашигладаг. Ийм юм ерөөсөө ашигладаг. Эдний алийг ч ашигладаг. Мөн зах зээл дээр 100% гэсэн юм хизээч байхгүй. Та нар дунд тэ ерөөсөө алддаггүй. Байнгын типи зогтдог 100% ажилдаг тийм стратеги хайж байгаа юм байх юм бол зэнийг сонсоод аваарай. Тийм юм байхгүй. Ягаад гэвэл одоо жишээ нь алтыг ханшийн юу хөдөлгөөд байна гэхээр авж байгаа зарж байгаа хүмүүсийн захиалга төлөвлөж байгаа. Тэр хүмүүсийн авах зарах шийдвэрийг юу гаргуулад нэг гэхээр зах зээлийн тэр суурь мэдээ тэ. Одоо жишээ нь алт ягаад ингэж амар өссөн. Энэ нөгөө юуны өсөлт шүү дээ. Бүр доороос орж иж байгаа. Орос Украины дайны өсөлт. Дайн болохоор ягаад алт өсөд байгаа юм. Хүмүүс дайн болоод дэлхийн геополитик игүүтэд байна. Аюулгүй хөрөнгө оруулалт руу мөнгө хийя гэд алтыг худалдаж аваад байгаа. Нөгөө талд нь зархан байхгүй байгаа. Авах юм их яваад зархан байхгүй байгаа. Түүл яах юм? Ханш ч өссөн шүү дээ. Ийм байдлаар л ханш өссөн. Тэрнээс саяны нэг Илиат өнөө сонин Ган маань эсвчүүдийн балаа юмнаас болж ханш өсөөгүй. Ханш сөр мэдэнээс болж л өссөн. Унсан. Хүмүүсийн тэр захиалганаас болж өсөж унсан. За тэгвэл яагаад 100% арга байх боломжгүй бэ гэдгийг дахиад ярилцъя те. Тэгвэл энэ алтыг хэдэн сая хүн авч зарж байгаа. Дэлхийн банк бүх банк авч зарж байгаа. Тэгвэл тэр бүх авч зарж байгаа хүмүүсийн бодлыг уншиж чадах юм уу? Ирээдүйд алтыг ингэж судалж авах юм байна. Тэн дээр судалж авах юм байна. Тэгээд ерөөсөө нөгөө талд нь зархан гарч ирэхгүй юм байна. Ариу тэдний бодлыг уншиж чадна, вангадаж чадна гэх юм бол чи 100% арилжаач чадна. Эсвэл чи ирээдүг хардаг байх юм бол 100% арилжаач чадна. Энэ хоёроос өөр ямар ч арга байхгүй 100% арилжаа. За тэгвэл арилжаачд яаж арилжаа хийдэг юм бэ гэхээр 100% гэж зүйл байхгүй мэн. Тэгвэл яаж арилжаа хий? За тэнгүүд яагаад тийм олон төрлийн стратеги байдаг вэ гэхээр хинч ханшиг хааш явахыг мэдэхгүй байхгүй. Ингээ явуул яахыг мэдэхгүй, хинч мэдэхгүй. Мэдэхгүй учраас өөртөөхөө нүдээр харсан, нүдэн баримжаа байна уу, статистик байна уу хамаагүй. Тэр зүй тогтлууд дээр үндэслээд шийдвэрүүд гаргадаг гэсэн үг. Одоо жишээ нь Fibonacci нэг хүн зохиосон л байгаа шүү дээ. Ингэж явж байгаа эндээс ойрчдөг юм байна гэдэг ч юм уу. Би бас Fibonacci ашигладаг шүү. Хүмүүс намайг тэгж ойлгоод л. За паттерныг бас хүмүүс бас зохиосон л шүү дээ. За жишээ нь эрхэм ахтай жишээ авал тэ. Тренд явж байгаад голд нь ийм рейнж үүсээд тэр нь задрах юм бол тренд тал руугаа явдаг юм байна. Энэ өөрөө зүй тогтол. Энэ өөрөө зүгээр магадлал. Арай өндөр магадлал гаргаж ирээд тэрийг олон давтамжтай хийгээд тэгээд эцэстээ нэмэгтэй гарч байгаа ийм процесс бол өөрөө арилжаа. Тэгэхээр яах нь вэ?
арилжааг өндөр магадлалаар хийдэг байна. 100% ингэж байхгүй ч гэсэн те байж бол хамгийн өндөр магадлалаар магадлалыг хайж олоод за тэргээл хийсээр хагаад ашигтай гарна гэсэн. Энийг хийхдээ бас очиртай. Энийг хийхэд мөнгөний менежмент гэдэг зүйл хэрэг болно. За та нар сонсч байсан баг. Бүгд сонсч байсан баг. Нэг арилжаанд 1-2% эрсдүүлээ. Энийг бүгд ярьдаг. Гэтэ яагаад гэдгийг энэ ч ярьдаг. Яагаад гэдгийг хэлэхгүй байх чинь хүн яаж тэр хэрэгжүүлэх юм бэ? Маш олон хүмүүс дансаа эндээс болж алддаг. Мөнгөний менежмент баригаас болж. Яагаад барихгүй байгаа юм? Яагаад гэвэл яагаад энийг ашиглах хэрэгтэй байгааг мэдэхгүй байгаа байхгүй. Зах зээл яаж ажилладаг байгааг ойлгохгүй байхгүй. Тэрийг энэ дэр багш нарт хэлэхгүй байхгүй. Тэгвэл яагаад мөнгөний менежмент барих хэрэгтэй бэ гэдгийг тэрийг тайлбарлая. Зах зээлд 100% ингэж байхгүй. Түүл өвгөж бүгд магадлал гэсэн үг. Магадлал гэдэг чинь хэдийн стратеги чинь өндөр магадлалтай байлаа гэд алдахгүй гэсэн үг биш. Заавал алдна гэсэн үг. Алдахтаа зарим үедээ өндөр магадлал чинь ажиллахгүйгээр 4 5 6 за баг 10 дараалч став тусгаж болно. Энэ өөрөө магадлал учраас. Урт хугацаанд л ажиллах магадлал учраас ингэж байж болно. Богино хугацаанд ийм асгарун алдагдал, хорин алдагдал гарч иж болно. Энэ алдагдлууд гарч ирэх нь тодорхой гэсэн үг. Заавал гарч ирнэ гэсэн үг. Энэ үед данс чинь тасчих хэрэгтэй гэсэн үг байхгүй. За түүлийн заавал гарч ирэх юм байна гэж бодчих үү магадлал юм чинь. Тэгжээтэл би нэг арилжаанд 10% өрсөлдүүлээд хэлдэг та. Нэг хөв биш 10% өрсөлдүүлээд. Тэгвэл яах нь вэ? Яг нь магадлал угаасаа тэртээ тохиохоос хойш нэг удаа тохиож таарна. Тэрэн дээр нь 10 дараалж алтаад 10 хэдий шууд 100%. Ингээд дансарч таачих. Тэр стратеги 11 дахь тэр ажиллачлаа гэж бодъё. Тэгтээ яах юм? Би данс шатцсан шүү дээ. Мөнгөгүй. Тэр үед стратеги ажилласан ч би ашиг хийж чадахгүй яагаад бол ми данс шатцсан. Тэгэхээр бүгд магадлал учраас магадлалын энэ drop down хүчтэй алдагдлуудаас дансыг чинь хамгаалахын тулд энэ мөнгөний менежмент гэдэг юм байгаад байдаг юм аа. Хэрвээ би нэг хуваар тогтмол ороо явжсэн бол 10 дараалал алдъя. 10% л алдна. Цаана миний дансны 90% байгаа. Тэгэд стратегид 11-т 12 тосоо дараалал типи зохиод ирчих юм бол эргээд энийг нөхөч нь 100%-аар. За тэгээд нэм урт хугацаанд магадлалын онол ороо 100%-аас дэш өсөөд данс чиний байдлаар явна гэсэн үг. Энэ өөрөө арилжаа. Хэрвээ 100% байдаг гэсэн бол яах юм? Бодоод үзтээ. Нэг хөв барьж яах юм тийм үстэй. 100% гэдэг мэдчихэж байгаа юм чинь. Заавал нэг хөв бариад шаардлага байхгүй шүү дээ. Би дансандах бүх мөнгөөрөө за бүр нэмээд байраа зараад, машина зараад, бүх хэтэрнгөө зараад, аав ээжийнхаа бүх хэтэрнгийг зараад, банкнаас бүр тулгаж зээл аваад. Тэгээ маш хэмжээний мөнгө босгонгуудаа тэргээ нэг арилжаанд шууд хийчихэл. Одоо чинь би нэг эндээс доошгоо ингээд 100% явах юм мэдчихлээ л да. Үнэхээр 100% явна. Бүр мэдчихлээ. Тэгвэл яах юм? Бүх хэтэрнг бүх амьдралаа энд нь нэртүүлээд лото тулгаж ороод дэн дээр нь 2 нуул авчихна үстэй. Нэг нуул авчих юм уу те. Тэгэхээр 100% гэж хизээч байхгүй. Чи ирээдүг хардгуул бол эсвэл хүн хүмүүсийн тэр бодлыг уншдаг бол 100% гэсэн байхгүй. Тэгээ тэрийг март. Тэгэхээр 100% ажилтдаг стратеги биш. Өндөр магадлалтай. За нэмээд өндөр риск рewardтай. Ийм стратеги л хань гэсэн үг. Ийм стратеги дээр л тулгуурлаж хөгжүүлнэ гэсэн үг. За тэгээд энэ хоёр чинь хоорондоо уруу харамлалтай явсан. Энэ хоёр хоорондоо уруу харамлалтай. Win rate өндөр байх тусмаа risk reward буурч идэг. Бага risk rewardтай арилжаагдсмаа win rate чинь өндөр байна гэсэн үг. За risk reward өндөр байх тусмаа win rate чинь унжидаг. За яг хүмүүс өндөр risk rewardтай бага win rateтэй арилжаа хийдэг хүмүүс байдаг. Нөгөө талдаа өндөр win rateтэй өндөр risk rewardтай арилжаа хийдэг хүмүүс байдаг. Гэхдээ би эхлэлийн хүмүүст юу зөвлөдөг вэ гэхээр за risk reward бүр тийм амар нэг ярьцсан 100 муу байх албагүй заяа. Нэг ярьцсан 2 3 байсан ч болно. Энэ бүр хангалттай. Тэгэд win rate өндөр байхыг хичээч. Тэгэхгүй бол ийм өндөр risk rewardтай хүмүүс арилжаа хийх гэдэг.
Ийм өндөр риск ордог гэж үнэт маш бага байхгүй юу? Тэгэхээр бүр 50 60 дараалж алдна гэдэг бол энгийн зүйл гэсэн үг. Энэ дэр анхлан сурлагчдын сэтгэл зүй хийж тэсэхгүй. Тэгэхээр маш энгийнээр хэл. Нэгийг харьцах нэгээр эхэлсэн ч болно шүү дээ. Нэгийг харьцах нэгээр эхлээд энэ 60% үнэттэй за болиё. 51% үнэтэй багтлаа ашигтай гарна шүү дээ. Урт хугацаанд хийсээр хагаад. За тэгэхээр 100% ингэж байхгүй юм байна. Өндөр магадлалыг хай. Өндөр риск ордыг хай. Тэгэл болоо. За тэгээ өнөх бичлэгүүд дээр комментэн дээр баахан адуу мал орж ирээд уцалтаад унах юм аа. Тэр ICT-г ашиглаад байвал явуул та надад хамаагүй шүү дээ. Би анх орж ирж байгаа хүмүүст анхнаасаа тэр буруу замаар те сүнэн худ гаруудын худ замлаар ороо явчихудаа гэсэн тийм байдлаар л тэр бичлэгүүдийг хийж байгаа. Та нарт болоод байвал тэрийг ашиглаад явах надад хамаа байхгүй. Бити миний бичлэгийг үзэж өөрийнхөө цагийг өрөөдэй. За юм байна. За тэгээ дараагийн бичлэгээр уулзъя.